Томотус төвчний эмчилгээ онцлогооны одоо тактиктэй энэ сургалтын чиг хандлага энэ чиглэл одоо дэлхийн нийтийн чиг хандлагын чиглэлээр өнөөдөр аймаг, дүүрэг, сум, өрхийн эмч нарт их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сургалт явуулж байгаа. Одоо мэдээж өвлийн улирал эхэлж байна, томоогийн дэгдэлтийн үе одоо эхэлж байна. За энэ үеийг одоо ухтаж бид нар одоо энэ жилийн одоо онцлог юу байгаа нэ томотус төвчний онцлог юу байна, ямар одоо вирус давамгаалж байна, энэ үед одоо ямар онцлогооны аргаар одоо ямар эмчилгээ хийх вэ гэдэг энэ зүйлүүдийг одоо эмч нартаа энэ сургалт явуулж байгаа. За манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс одоо 6 дахь удаагийн хэвлэлээ одоо бид нар гаргаж байгаа л да. 19-с 20 оны томоогийн улирал баримтлах эмнэлзэн удирдамж гэдэг. Ерөөсөө одоо энэ удирдамжийн дагуу эмч нар маань энэ эмчилгээ онцлогоо эмчилгээг бол явуулах ёстой. За энэ жилийн хувьд бид нар энэ томоогийн харуултан тандалтын 45 дахь 7 хоногийн мэдээнээс харж байхад амбулаторийн үзлэг бол одоо улсын хэмжээнд 4.3% байж байгаа. За нийслэлд 3.6%. За энийг өнгөрсөн 7 хоног болон өнгөрсөн 3 жилийн дундчтай харьцуулахад тухайн үеийнхээс 0.3%-аар бага ийм үзүүлэлттэй байна. За мөн энэ 45 дахь 7 хоногт бид нар 50 сорц энэ харуултан тандалтын нэгжээсээ 50 сорц авч шинжилэхэд хоёрт нь одоо Б вирусын одоо энэ Б вирус илрээд байгаа л да. Б хүрээний томоогийн Б хүрээний вирус эхэлж илэрлээ. Тэгэхээр одоо энэ Б вирусын одоо өвчлөл гарах ийм хандлагатай байна. За мөн одоо энд коронавирус, риновирус, аденовирус гэх мэт одоо энэ дөрвөн томоогийн иж вирус бол одоо давхар эргэлтэнд явж байгаа. За тэгэхээр эмч нар маань одоо энэ өвчлөөд ирсэн хүмүүстэй ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд за өндөр наснуудад одоо энэ өвчний шинж тэмдэг илэрхэд одоо энэ юм ямар аргаар онцлох вэ, ямар шинж тэмдгээр онцлох вэ, ямар эмчилгээг илүү одоо хийх ёстой гэдэг энэ сургалтыг бас энэ цаг үеэ олж бид нар одоо энэ томоогийн дэгдэлтийн үеийг ухтуулж бас ингээд зохион байгуулж байгаа. За мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгосны дагуу тий одоо энэ давын өмнө анхаарах ёстой 5 бүлэгтэй одоо яаж энийг одоо оншилж эмчлэх вэ гэдэг талаарх энэ удирдамжийн дагуу энэ сургалтыг явуулж байгаа. За энэ жилийн хувьд бол одоо бидний хувьд энэ томоогийн эсрэг вакциныг бол нэлээ эрт авч ухтуулж хийсэн байгаа. За энэ вакцинжуулалтыг бол хүүхэдүүд, за эмнэлгийн ажилчдад, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү хийж өгсөн байгаа. Одоо энэ урьдчилж бид нар бас энэ вакцинжуулалтыг нэлээ эртнээс хийсэн. За тэгээ хамгийн гол нь иргэд маань одоо энэ хүүтний улирлыг огтож одоо бид нар мэдээж өөрсдөө эхлээд бол зуны улирал бид нар дархлаагаа сайжруулсан байх ёстой. За одоо хүүтний улирал гэсэн үед бид нар дулаан авцлах ёстой, хүүхдэд дулаан авцалж явах ёстой, амин тэмээр баялаг хоол хүнс хэрэглэх ёстой. Гэх мэтэр одоо бас эмч нар маань нэлээдгүй заавар зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр энийг бол одоо баримтлаад явах ёстой гэдгийг би бас онцлон хэлмээр байна. За эмчлийн хувьд бол одоо баримтлах томотус төвчний удирдамжийг бид нэр шинжилж гаргалаа. Тэгээд энэхүүрээ эмч эмнэлгийн мэргэжлүүдэд сургалтаа хийж гэлж байна. Ерөнхийдөө бол урд урдын жилүүдийг бодох юм бол харьцангуй холимог вирус явагдах юм хандлагатай байгаа. Тэгвэл томоогийн шинж бол харьцангуй одоо урьдчилуутай харьцуулахад бол бага илэрцтэй хандлттай юм байна. Тийм учраас бол урьдчилж одоо ухтуулж сургалтаа хийж байгаа. Ер нь бол одоо тухайн томоо ямар шинж тэмдгээр илэрч байна гэдгээс хамаарат яг стандарт удирдамжийн дагуу эмчилгээг эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд шатндаа өөрмөц онцлогоор хийх ёстой. За энийг илүү баримталж ажиллах. За энэ дээр тулгуурласан бага насны хүүхдүүдэд илэрх эмнэлзэн илэрлүүдийг зөв онцлож тэрэнд тохирсон эмчилгээг зөв хий гэдэг энэ санааг бол түлхүү тусгаж өгч байгаа. За энэ жилийн томотус төвчний сургалтын нэг онцлог нь бол 2 үе шаттай явагдаж байгаа. За нэгдүгээрх нь болохоор зэрэг бол өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжлүүдэд чиглэгдсэн гэрээ нөхцөлд хүүхдийг хүндрэлгүй томоог хэрхэн тусгаарлаж эмчлэх, эцэгчүүдэд одоо ямар зөвлөмжийг түлхүү өгөх вэ гэдэг дээр чиглэгдэж ажиллаж байгаа. Сургалт хийж байгаа. За хоёр дахь нь болоод ирэх юм бол эмнэлгийн нөхцөлд хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд одоо хүндрэлгүүдийг эрт таньж мэдэх, тэрэн чиглэгдсэн эмчилгээг зөв хугацаанд нь авах энэ тал дээр бол илүү төлөв анхаарч сургалтыг чиглүүлж хийж байна. За жил бүрийн томотусны дэгдэлтийн үед
За сүүлийн онцлогоо эмчилгээ менежмент орчин үеийн чиг хандлагын талаар их хөвгт эрүүл мэндийн үндэсний төв маань энэ сайхан сурвалж зохион байгуулж байгаа. Цаг үе бас их сайхан сурвалж болж байна. Жил бүрийн 10 сараас 4 сарын хугацаанд хүүхдийн томууд төвчний дэгдэлт болж эцэг эхчүүдийн анхааралд бол маш их анхаарлыг сайжруулах, эрүүл мэндийн боловсрыг сайжруулах мөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар одоо энэ шат чатандаа энэ том арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Төв аймгийн хэмжээнд бол сүүлийн үед томоо тусны дэгдэлт бол харьцангуй байгаа. Өөрөөр хэлэх юм бол дэгдэлтийн өмнөх байдал бэлэн байдалтай байгаа. За тэгээд энэ жил бүр болдог энэ одоо томоо төвчний дэгдэлтийн үеийн арга хэмжээг за өөрсдийнхөө хэмжээнд урьдчилан сэргийлэх, зөв зохион байгуулах, за дэгдэлтийн үеийн одоо дэлгэлтийн арга хэмжээ зэрэг арга хэмжээнүүдийг бол шат чатандаа бол авч хэрэгжүүлдэг. Энэ байдлаас хамаараа жил бүрийн одоо урьдчилан сэргийлэх байдлыг маш сайн бэлдснээрээ хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цаашдаа сургалт зохион байгуулах, эцэг эхчүүдийн анхааралд юуг хандуулах уу, сургалтын үйл ажиллагаанд бид нар юуг анхаарах уу, эмчилгээ үйлчилгээнд юу анхаарах уу гэдэг энэ чухал ойлголтуудыг эндээс бас авч цаашдаа цаана байгаа өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг, эмнэлгийн эмчнэр болон бусад мэрэгчлүүдтэй одоо энийг дамжуулан заах гол чиг хандлага хандуулнаа. Ингээд та бүхний өмнө өнөөдрийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ. За энэ аливаа улс орны хөгжил за хүн амын эрүүл мэндийн төвшин байгаа. За бүх улс орнууд няраа эмнэлгийн төвшинг 1000 амь төрөлхийг сургалт сурталчилгаа, сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх арга хэмжээг зохион байгуулах 16.7 за нэлхсэн эмнэлэгдэл 1000 амь төрөлхөнд 13 эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх за харилцан мэдээлэлээ шуурхаас статистикийн үзүүлэлттэй байгаа юм аа. За 2018 оны байдлаар 5 хүртэлх нас нөлөөлөхийг хүчин зүйл болж байгаа. За бүгдэн сэрүүний улирал эхэллээ. За бид бүхэн мэдж байгаа. 7 хоног тутам гэж мэдээг нэгтгэж гаргадаг. Энэ 45-р 7 хоног өмнөх 7 хоногтой ижил төвшөнд байна. За сүүлийн 3 жилийн статистиктэй харьцуулбал хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. За энэ хандлтын 45-р 7 хоногт тохиолдоод ирлээ бидэнд. За мөн томоо төст адиан чигийг үзүүлээд явж байгаа юм аа. За энд бас орон нутгийн нэгдсэн эмнэлгийн сайдын тушаал байдаг те. Амбулаторийн үзлэг, томоогийн эзэглэх хувь хэдээс хэд хүрэхэд бид нар ямар арга хэмжээнүүд нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 3.6%-ийг томоо төс төвчийн хэмжээ авч энэ үйл ажиллагаагаа одоо эрчимжүүлэх тал дээр бэлэн байдалд орсон байгаа. Та бүхэн бас мэдж байгаа. 977 орн дээр 1251 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Institution for maternal champions Dr. Anatol, representative from Ministry of France. Томоо төс вирусууд давхар эргэлтэнд явж байгаа. Зэрэг нь бол одоо цаашид бага насны Many of them work in the primary health care level in Sum Health Center and Family Health Center. Зэрэг эмчилгээ онцлогооны менежмент сүүлийн үеийн чиг хандлагын талаар шин мэдлэг ур чадварыг эзэмшин өгсөн байгаа тий очихоор за энэ бол 6 удаа гарч байгаа тий одоо зөвлөлөө одоо бас энэ Баярлалаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин зүрхлэгч сэргээ диодиктэй таныг үг хэлэх хэмээн урьж байгаа. Эмчилгээ үзүүлж байгаа боломжтой болгон явуулж байгаа. Жил бүр тэгээд энэ эмчилгээний төлөөлөл оролцож байгаа онцлог. Vice Minister Demis Suren already emphasized all techniques. Эмчилгэгээр хүлээлттэй байгаа боловч яг одоогийн энэ та бүхэнд хараад өгч байгаа энэ гарын хаалтлууд дээр өнөөдөр иржсэн. Вирусын эсрэг эм бэлтмэлт төсвөрлөлт өгсөн орны том институтууд хэрвээ та вирусын эсрэг эм бэлтмэлийг нэгэнд сонгосон бол маш тийм олон асуудлыг үүсгэнэ. Тийм учраас энэ бол ганц. За бид нар энэ томоо төсвөрлөлээ гэсэн энэ ойлголтод бүртнө. За хүнд ба хүндрэлтэй томоогийн үед болоод ирэхээр анхаарах юмнууд нь юу байх юм бэ? Ямар юмыг төлхөө хэрэглээд байгаа юм бэ? Ямар юм хэрэглэж болохгүй юм бэ гэсэн хэрэгслүүдийг ашиглаж хэрхэн яаж хэрэглэх юм бэ гэдэг тал дээр төлхөө та бүхэн давхар явуулнаа. За илүү их хэмнэл зүйн шинж ялангуяа энэ энцефалит тайлбарлаж өгнө.
бодож байгаа. Тэгэхээр бид нар нөөц боломжууд бол байгаа. Өөрөөр хэлбэл томоохон өвчний нууц үе хийдгэлээ юу анхаарал ажиллаарай гэсэн зүйлүүд байгаа. За боломжоор өнөөдөр